And I was here first. Coffee? You're wearing my signature color. You don't own the color red. Red existed before you. Not at Riverdale High. Here? I invented red. I am red. Ухаалаг эмэгтэйчүүд шудраг тоглодоггүй. Тэд ялахын төлөө тоглодог. Тэнэг дүү гинэн итгэмтгий байх нь өхөөрдөм зүйл ердөөсөөч биш. Юу ч мэдэхгүй байх нь хинч дур булам харагдахгүй. Хэрв та шудраг байх нь таныг амжилтанд хүргэнэ гэж бодож байвал баяр хүргэе. Та аль хэдийн ялагчсан байна. Шудраг тоглох гэдэг бол аль хэдийн олон давуу талыг олж авсан хүмүүсийн зохиосон тоглоомын дүрэн байдаг. Яагад гэвэл энэ дүрм таныг хяналтандаа байлгаж, даруй төлөв ажиллуулж, таамаглахад хялбар, ялахад амархан болгодог. Хэрв та өөрт нь зориулж зохиогоогүй дүрмийг дагаж байгаа бол та сайн хүн биш, харин ердөө бусдын тоглоом нь болж байна л гэсэн үг. Амьдрал шүүгч гэж байхгүй. Зөвхөн үр дүнд хүрсэн хүн болон шалтак тооцоор үр дүндээ хүрж очоогүй хүн л гэж бий. Энэ удаагийнхаа бичлэгээр би эмэгтэйчүүдийг өөрийнхөө үн цэнийг мэддэг, хинт ч дийлдэшгүй, юунд ч үл төөртөх, хүчрхэг нийгэм болгож хувиргах талаар ярилцсан. Зүгээр л сайхан сэтгэлтэй байвал бүх зүйл аанда бүтнэ гэдэгт би итгэдэггүй. Учир нь бодит амьдрал дээр хизээч тийм байдаггүй. Амьдрал бол тоглоом. Хэрв та ялахыг хүсч байвал танд стратеги хэрэгтэй. Нэгдүгээр хэсэг. Бусдад хил хязгаарыг тогтоох боломжийг бий болгох. Ямар ч нөхцөлд сэтгэл зүйн болон эрх мэдлийн дал тэмцэл явагдаж байдаг. Үүнийг бид хил хязгаар гэж нэрлэнэ. Асуултанд хизээч шууд битгий хариул. Эхний асуултанд хизээч шууд хариулж болохгүй. Харин өөрт ашигтай байдлаар чиглэлийг нь аажмаар өөрчил. Жишээ нь хэн нэгэн танаас үйлчилгээний эсвэл бизнесийн тань үнэ болгохыг хүсвэл тийм эсвэл үгүй гэж хэлхийн оронд таны төсөв хэдвэ гэж асуух замаар хэлцээрийн эхлэх цэгийг өөрийн хяналтандаа ав. Чимээгүй байдлыг ашигла. Чимээгүй байхаас битгий. Ихэнх хүмүүс чимээгүй байдалд маш их өвгөөцдөг тул тэр орон зайг нөхөхийн тулд хэрэггүй мэдээлэл өгөх эсвэл алдаа гаргах хандлагатай байдаг. Үүнийг ажиглаж сурвал хүмүүсийн жинхэнэ төр төрхийг олж чадна. Довтлогооны өдөөс шууд битгий хамгаал. Хэрв хэн нэгэн тань руу дайрч уур бухимдлыг чинь хүргэж байвал шууд өөрийгөө өмгөөлж эхлэх хэрэггүй. Ингэх нь эрх мэдлийг нөгөө хүндээ шууд шилжүүлж байгаа хэрэг. Харин асуултыг нь эргүүлээд өөрт нь тавиад үз. 2 дугаар хэсэг. Холын тоглолтыг төөс хийж сур. Давуу талаа цуглуул. Хин нэгнээс ямар нэгэн зүйл хүсэхээс өмнө хөшөөрөг давуу талтай бол хизээч цөхөрсөн байдалтайгаар хилцээрт буур. Хүмүүс таны сул талыг мэдэрчдэг. Өөрийн гарт бэх үзрөө бүрэн бүү дэлэг. Хүмүүсийг өөртөө татах хэмжээнд л мэдээллийг хуваалц. Гэхдээ бүгдийг нь хизээч бүү хэл. Бүх зүйл цаасан дээр баталгаажтал нарийн ширээнийг нь үргэлж нууцал. Гарцтай бай. Өөрийгөө мухартал битгий оруул. Болзоо, ажил төрөл, мөнгө санхүү гээд ямар ч салбарт үргэлж 2-3 нөөц төлөвлөгөөтэй гарах гарцтай байх нь ухаалаг эмэгтэй шинж юм. 3 дахь хэсэг. Өөрийн талаарх ойлголтыг хянаа. Өөрийгөө тодорхойл. Бусад хүмүүс таныг хэрхэн харж байгааг хянах хэрэгтэй. Хүмүүс сонсон зүйлээ давтаж ярьдаг тул тэдэнд өөрийн тухай ямар түүх түгээхийг хүсэж байна түүнийг л өг. Нууцлаг байдал. Хийж байгаа зүйлээ бүгдийг нь бүү зарлал. Төлөвлөгөө тань бүрэн бэлэн болохоос нааш бусдад бүү хэл. Хүмүүс мэдэхгүй зүйлээ устгаж чадахгүй. Амжилттай яваа бүх хүмүүс ажил нь дуустал төлөвлөгөөгөө нууцладаг. Сэтгэл хөдлөлөө хянаа. Сэтгэл хөдлөлөө удирдах сурах нь таныг өдөөн хаатгаж буй хүнээс хамаагүй хүчрхэг харагдуулдаг. Хэдий дотроо хэцүү байсан ч үргэлж юунд ч үл төртөх тайван дүр төрхийг гаргаж сур. 4 дугаар хэсэг. Хүсэл тавих арга барилаа өөрчил. Үргэлж битгий бусдаас зөвшөөрлийг хүсч бай. Юу хийх гэж байгаагаа зүгээр л ээлдгээр мэдэгд. Жишээ нь дараагийн баасан гарагт чөлөө авч болох уу гэж асуухын оронд би дараагийн баасан гарагт ирж чадахгүй. Гэхдээ өнөөс өмнө ажиллаа дуусгасан байх болно гэж хэл. Зөвшөөрөл хүсэх үед та нөгөө хүндээ үгүй гэж хэлэх эрх мэдлийг өгч байгаагаа анзаар. Өөрийн стандарт болон босгыг өндрөөр тогтоо. Хэрв танд $100 хэрэгтэй бол 150-ыг асуу.
Ингэснээр харилцан тохиролцсны дараач үр дүн нь танд ашигтай хэвээр л үлдэнэ. Хүсэлтээ тэдэнд ашигтайгаар төвөрүүл. Таны хүсэж буй зүйл нөгөө хүнийхээ асуудлыг шийдэж байгаа мэтээр харуул. Хэрв таны хүсэлтийг нөгөө хүн өөрийнх нь санаа байсан мэтээр мэдрэвэл та яллаа л гэсэн үг. 5 дугаар хэсэг. Цаг хугацаа, энерги, мөнгө мэт хамгаал. Үгүй гэж хэлж сур. Таны зорилгод нийцэхгүй байгаа бүх зүйлд үгүй гэж хэллэхээс бүү татгалз. Үүндээ бас хизээч гэмшээд хэрэггүй. Та хинт ч юуны ч үргүй гэдгээ үргэлж сана. Хил хязгаараа бүү тайлбарл. Өөрийнхөө тогтоосон хязгаар дүрмийг яагаад ийм байгаа талаар бусдад тайлбарлах албагүй. Яагаад хоцорсноо, яагаад ингэж ашиглаж байгаагаа, яагаад ийм зүйл эдэлж хэрглэж байгаагаа. Хэрв та энэ бүгдийг тайлбарлаж эхэлвэл эрх мэдлийг бусдад өгч буй хэрэг юм. Өөрийн цаг хугацаагаа үнэл. Бусадтай харилцах харилцаанд бүр ямар нэгэн байдлаар харилцан ашигтай байх ёстой. Ухаалаг эмэгтэйчүүд бүх үйлдэлээ өөрийн зорилгодоо нийцүүлж үнцэнтэй байлгаж чаддаг. Шударга тоглох нь амьдралаас хүснээ авч чадахгүй байх. Бусдад доромжлуулах, ашиглуулах замаар ялагдалт хүрэх арга юм. Ухаалаг эмэгтэйчүүд тоглоомын дүрмийг мэддэг бөгөөд ялах магадлалыг үргэлж өөртөө ашигтайгаар эргүүлдэг. Хэн нэгэн танд эрх мэдлэх эсвэл хүссэн амьдралыг тань бэлэглэхийг хүлээхээ болж өөрөө стратегтайгаар түүндээ хүр. Энэ мэдээллийг зүгээр сонсоод өнгөрөх биш, амьдралдаа хэрэгжүүлж эхэлбэл таны амьдралд хэрхэн хурдан өөрчлөгдөхийг харах болно.